Байна уу? Дуу байна уу? Байна. За сайн байцгаана уу? Орой минь төргий. Манай OneCoin Mongolia клубээс OneCoin One Life бизнесийн талаар байна. OneCoin One Life бизнесийн талаар лайв сургалт мэдээллийг одоо 17 оны 7 сарын 5-нд анх удаа өгөгдөх гэж байна. Өнөөдөр ингээд энэ манай лайв чат ярилцлаганд мэдээлэл авах гэж оролцож байгаа хүмүүст бол их баяртай байна. Та бүгд зарим нэг нь бол яг хоо энэ OneCoin One Life бизнесийн талаар мэддэг хүмүүс ч орсон байж магадгүй. Зарим нэг нь сонирхоод ер нь ямар шүү юм байдیں۔ Сонсъё мэдээ гэсэн сонирхолтой хүмүүс байгаа болов. Тэгээд бүгдэнд нь манай лайвт ингээд цаг заваа гаргаж орж ирж байгаад бол их талархаж байна. За ингээд одоогор нэг 10-аад хүн ороод ирсэн байна. One Life гэж ер нь юу юм бэ? OneCoin гэж юу юм? Хизээ үүссэн одоо компани юм уу, бүтээгдэхүүн юм уу? Энэ талаар жоохон би ярих гэж бодож байна. За One Life гэдэг бол одоо тоо мөнгөний бизнесийг хийж байгаа балгаар компани байгаа. 15 онд анх яг энэ бизнесийг тоо мөнгөний зах зээлийг төрүүлж орж хараад компани үүсгээд тоо мөнгөн дээр одоо ажиллаж байгаа юм компани байгаа. За тэгээд бүтээгдэхүүн нь юу юм бэ гэж энэ компани. Бид бол одоо энэ зах зээл рүү шилжснээс хойш дандаа уламжлалт бизнес хийгээд ирсэн байдаг. Ер нь Монгол гэхгүй гадаадын орнууд дээр бол ямар нэгэн нүдэнд харагдаж гарт баригддаг, амтлагддаг, үнэртдэг ийм бүтээгдэхүүн хийгээд ирсэн. Энэ One Life компани одоо энэ тоо мөнгөний крипто валютын бизнес бол нүдэнд харагддаг. Тийм бизнес байгаа. Тийм учраас эхэндээ зарим нэг хүмүүст бол ойлгоход тийм хүндрэлтэй асуудал гардаг. Одоогор хүртэл энэ тоо мөнгөний талаар бол маргаантайгаа болон одоо эргэлдсэн тийм асуудлууд маш ихээр гадаадын сайт, мэдээллийн сувгуудаар маргаан явагдаж байгаа. За яг энэ бизнесийн үндсэн суурь нь бол блокчейн технологи байгаа. Блокчейн технологи. Яг би ингээд зарим нэг хүмүүс ингээд эхлэн жоохон ерөнхий юм яриад дараа нь бол яг энэ One Life, OneCoin-ийнхоо бизнес руу орж ярих болно. Энэ дээр бол блокчейн технологи яригдана. Ерөнхийдөө та бүгд нэг ойлголт авчих болов уу гэж бодож байна. За ингээд тоо мөнгөний систем одоо цахим сүлжээн дээр явагддаг байгаа, нүдэнд харагддаг тийм бизнес байдаг байх нь байна. Дуун сонсогдож гэнэ үү? Та бүгд одоо янз бүрийн одоо асуух зүйл бол чөлөөтэй мессенжер дээр бичээд ингээд харилцан ярилцаж болно. Би чадах ятгаараа та бүгдийн асуултанд хариулах болно. Мессеж өчөж болно шүү. За ингээд 100-ос гээд хүн орж ирсэн байна. Ариуна байна. Урнаа Баатар цогт гээд хүмүүс орж ирсэн байна. Ягаад ийм 8 цагаас ирсэн гэхээр хүмүүсийн ажлын тараа жоохон завтаа авах болоо гэртээ очиод энэ мэдээллийг аваасаа гэдэг үднэс хийж байгаа. За дуун сонсогж ивэл нэмэх тэмдэг тавина уу бүгдээрээ. Ямар хүмүүс байна. Тэгээд манай одоо бидэнтэй хамт ажилладаг Японд хүмүүс байгаа. Туркэд байна. Яг энэ бизнесийг хийж байгаа, OneCoin бизнесийг хийж байгаа. Францад байгаа. Солонгост байгаа. Германд байна. Ингээд OneCoin Mongolia клубэд одоо хамрагддаг гадаадын 4-5 орн нийт нэг 400-500 хүн энэ бизнесийг хийж байгаа. За ингээд цаг авахгүй тул ерөнхийдөө энэ юуруугаа энэ танилцуулгаагаа оръё бүгдээрээ. За Bill Gates
Гэт энэ зурган дээр байгаа хүмүүсийг баруун талд нь байгаа хүн болгон их сайн мэднэ. Дэлхийн хамгийн одоо хөрөнгөлөг хүн сүүлийн 10 жил Forbes сэтгүүлийн нэгд бичигдэж байгаа. Ричард Брэнсон гэдэг нь Virgin Group-ийн Английн иргэн байгаа. Энэ хүмүүс бол одоо тоо мөнгөн дээр ажилдаг. Ерөнхийдөө орчин үед бол дижитал бизнес, дижитал зах зээл тоон систем рүү орсон. Тоон системгүйгээр одоо ирээдүйд бол бизнес бол хөгжид хүндрэлтэй гэдэг ингэж байгаа. Хамгийн сонирхолтой нь саяхан Билл Гейтс бол өөрийн тоо мөнгийг би хийнэ гэдэг ингээд зарласан байгаа. Яагаад энэ хүн өөрийн тоо мөнгийг хийх болсон бэ гэхээр ерөнхийдөө энэ зах зээлрийг харсан байна. Тэгээд харахтаа ямар тоо мөнгө байх вэ? Тухайн тоо мөнгийг эзэмшигч нь ямар байгууллага байх вэ гэхээр эмитент буюу яг тэр тоо мөнгийг гаргаж байгаа байгууллага нь албан ёсны, хууль ёсны бүртгэлтэй бүх тоо мөнгө нь төвлөрсөн бүртгэлтэй хаанаас гардаг компани уу, аудитын тайлан өгдөг ийм компани байх ёстой. Би энд бол хөрөнгө оруулалт хийн гэд зарласан боловч 2.5 жил Билл Гейтс бол хоцорсон. Хинээс хоцорсон бэ гэхээр Ружа Игнатова гэдэг энэ One Life компани бүсгүй байгаа. Энэ бол 2015 онд одоо OneCoin тоо мөнгийг үүсгээд явж байна. Дэлхийн нийтийн төлбөрийн хэрэгсэл болгоно гэсэн зорилттой явж байгаа. Харамсалтай нь бол хоцорсон. Тиймэрхүү байдалтай байна. За энэ OneCoin тоо мөнгө бол зөвхөн төлбөрийн хэрэгсэл одоо байхаас гадна одоо мөнгө төгрөг одоо улс хооронд шилжүүлэхэд бол маш их бага шимтгэл авах тийм зорилготой нийтийн хэрэглээ болох гэж ингэж энэ бизнесийг эхлүүлсэн байгаа. За та бүгдээрээ мэдж байгаа Facebook бол одоо мэдээллийг дамжуулдаг. Бид өмнө нь одоо нэг 10 жилийн өмнө мэдээллийг яаж дамжуулж ирсэн, дуу, бичлэг, киног одоо ямар зүйл дээр бичиж, сонсож харж ирсэн бэ гэхээр бүгд мэдж байгаа. Энэ одоо 1 байтын одоо тэр компьютерийн диск байна, тийм ээ? Яаж хөгжиж явж ирсэн. Сүүлд нь CD болсон байгаа, DVD болсон. Одоо бол ийм үүлэн технологи, cloud технологи руу орсон. За дуу, пянз анх ямар байсан? Кассет болсон. Сүүлд ийм хуурцагтай байсан. CD болсон. Одоо MP болсон. Ерөөсөө тоон систем рүү шилжээд овер технологийн шинжилж явагдаж байгаа. Энэ дээр овер нь багасаа, тийм ээ? Багтаамж нь нэгсээд хэрэглэхэд дэвтэйхэн хялбар авч явж тээвэрлэх, дамжуулахад тийм амархан тоон системд бүх юм шилжиж байна. Та бүгд мэдж байгаа 2 жилийн өмнө бол одоо зурагт хүртэл аналог системээс тоон системд шилжиж байна. Тийм учраас зурагтаа унтраагаараа аналог системд шилжиж байгаа шүү гэдэг ингэж хэлсэн. Манай Монголд бол MNBC гэдэг нөгөө зурагт дамжуулдаг одоо орон нутагч юм уу цусланд байдаг одоо компаниуд хүртэл тоон системд шилжээд тэр дөрвөлжин аппарат нь дижитал тийм хүлээн авахчтай болсон байх жишээтэй. За ингээд тоон хувьсгал буюу хувьсаж явагдаж байна гэж үзэж болно. За санхүү эдийн засгийн хувьд бол ямар өөрчлөлт ерөнхийдөө гарч байна. Тэгэхээр хүн төрөлхтөн бартер хийжсэн анх бараа гэж явж ирсэн. Сүүлд нь төлбөрийн хэрэгсэл бол тийм үнэт металл, алт мөнгө эднүсийг бол хэрэгжилж эхэлж ирсэн. Яагаад ингэж алт мөнгийг хүмүүс тэр бараагаар хэрэглэхээс илүү ашиглаж авсан бэ гэхээр хязгаарлагдмал ховор тодорхой нөгөө хязгаартай үнэтэй олборлогддог учраас алт бол үнцэнтэй бараа таварын хэрэгсэл болж гисэн байгаа. За тэгээд дараа нь бол цаасан мөнгө орж ирсэн байна. Арилжаа таварын харилцаанд цаасан мөнгийг бол одоо монголчууд дэлхийн
нийтэд хэрэгэлдэг болгосон гэж ярьдаг. Дэлхий дээр одоо хичнээн цаасан мөнгө байна. За энэ цаасан мөнгийг бол бидний үзэж байгаагаар яг юу вэ гэдэг ингээд харахаар шифртэй сериал дугаартаа өөр ингэсэн сериал дугаартаа тийм одоо ямар нэгэн бүтээгдэхүүн тухайн хүний одоо хүс хөдөлмөрийг шингээсэн зүгээр тэмдэгт байгаа. 71 онд бол одоо Америкийн ерөнхийлөгч Ричард Никсон бол одоо алтан баталгааг цаасан мөнгөний хоорондын уялдааг бол байхгүй болгосон. Тэрнээс хойш бол одоо ямар ч улсын мөнгөнд дэвсгэрт долларч, евро, төгрөг, рубль, йен, юан эднээс бол алтан баталгаа байдгүй. Тийм ч учраас ямар нэгэн улсын засгийн газар бол хэмжээ хязгааргүй хэвлж зах зээл рүү нийлүүлдэг. За тэгээд дараа нь юу болсон бэ гэхээр нэг 10 хэдэн жилийн өмнөөс 15 жилийн хавцаанаас бол ийм мөнгөн дэвсгэртийг авч явахаас хүмүүс төвөгшөж татгалзаад шинээр пластик тийм карт гаргасан баг. Сүүлд нь тийм дижитал буюу онлайн төлбөрийн хэрэгслүүд гаргаад ирсэн гэдээ явж байна. Цаашдаа юу болох вэ гэж. За тоон систем рүү ингээд хүн төрөлхтөн хүрээд ирсэн энэ ирээдүйн төлбөрийн хэрэгсэл гэж байгаа боловч яг энэ тоон мөнгийг зарим нь бол цахим электрон мөнгө гэж байгаа. Бид бол арай зохистоон тоон мөнгө гэсэн зүгээр юм болов уу гэж хэлж байгаа. Яа тэгэхээр цахим орчин буюу интернет орчинд бол янз бүрийн мэдээлэл ингээд явагддаг боловч тоон мөнгөний систем бол өөрөө эрдэмтэн банк санхүү одоо улсын байгууллагууд төрөлх судлах тийм хэмжээнд хүрсэн байгаа. Англиар бол cryptocurrency гэдэг ингэж байгаа. Анхны тоон мөнгө бол биткойн. Биткойн бол 2008 онд Сатоши Накамото гэж хүн гаргасан байгаа. Одоо хүртэл яг ямар хүн гэдгийг мэддэхгүй. Эрэгтэй, эмэгтэй, эсвэл хиттэй хүн эднээс нь мэддэхгүй тийм байдалтай байгаад байгаа. Нийт одоо бараг 700 гэж ярьдаг, зарим нь 1000 одоо төрлийн тоон мөнгө байна гэдэг ингээд яригдчихэж байгаа. За энэ тоон мөнгө ер нь яагаад ийм үнцэнтэй одоо анхны биткойн анх гарахдаа 0.12 центтэй гарсан байна. 8 онд анх үүсчээд тэгээд 13 онд $1000 нэг биткойны ханшин $1000 хүрээд эргээд унсан байгаа. Унтсан байжгаад нодлон одоо 12 сараас хойш буцаж өсөөд энэ оны 17 оны 1 сард бол $1000 эхлээд өнөөдрийн байдлаар $2556 тэнцчихжээ. Энийн үнц нь юун дээр ингээд үндэслэгдээд байна гэхээр өөрөө блокчейн технологи буюу тийм бүртгэлийн систем байгаа. Энэ блокчейн технологи гэдэг бол инновацийн шин бүтээгдэхүүн буюу одоо энэ тоон системийн бүртгэл дээр бол маш их хувьсгал хийж байгаа юм систем байгаа. Битүү үлгээ гэсэн нэг англи өнгө байгаа. Өөрөө болохоор зөвхөн тоон мөнгөн дээр хэрэглэгддэг бүртгэлийн систем. Явандаа бол энэ натриат, манай газрын алба ч юм уу бүртгэл хийж болох бүх юм дээр блокчейн технологиг хэрэглэж болно. Одоо сонгуульд хүртэл блокчейн технологиг хэрэглэж болж байна. Энд болохоор гаднаас ямар нэгэн засгийн газар ч юм уу зохицуулах байгууллагууд одоо тэр тоо хэмжээг нь өөрчилж нэмэх хасах тийм боломж байдгүй тийм технологи байгаа. Энэ талаар та нар одоо интернет дээр маш дэлгэрэнгүй мэдээлэл байгаа учраас арай өөртөө сайн дэлгэрүүлээд үзчих болох болоо гэж бодож байна. За тоо мөнгө, криптовалют, cryptocurrency гэдэг. Криптовалют гэдэг нь болохоор одоо крипто гэж өөрөө грек гаралтай үг байгаа. Нууцлагдмал гэсэн үг. Шифр байдаг. Тоо мөнгөний яг ард нь бол 1632 өсгөдөд тийм шифр байгаа. Энийг бол одоо биткойн анхдагч нь бөгөөд маш сайн одоо их усрын тавьсан боловч одоо
хөгшөрсөн биткойн өөрийнх нь үнэ ч гэсэн маш өндөр үнэтэй болсон. Биткойн дээр ямар хүмүүс одоо энэ бизнес болгож хийж байгаа гэхээр эхэлж урсан програм хангамжийн мэрэгжлийн хүмүүс эсвэл арай тийм хөрөнгийн боломжтой хүмүүс бол биткойн дээр ханшны зөрөөн дээр ашиг хийх зорилготой одоо бол ажиллаж байгаа. Нэг биткойн зоос өнөөдөр бол $2600 тэнцүү байна. Анх бол 0.12 центтэй байсан. Тэгээд хэмжээ нь болохоор 21 сая ширхэг биткойн байдаг. Анх үүсгэж гаргахдаа тэр Сатоши Накамото гэдэг хүн нээлттэй кодыг гаргацсан. Одоо дэлхий дээр одоо олон програм хангамжийн мэрэгжилтэнгүүд ердийн хүмүүс хүртэл тусгай биткойн олборлдог майнер төхөөрөмж тавиад маш их өндөр зардалтайгаар биткойныг олборлож байгаа. Нэг биткойныг олборлоход бол 4-өөс 14 цаг зарцуулдаг. Өнөөдрийн байдлаар 21 сая биткойнээс 16 сая нь бол олборлогдсон. Цаана 5 сая биткойн код нь одоо ологдоогүй байж байна. Энэ 5 сая биткойн зоосны кодыг олох гэж дэлхийд даяараа энэ маш их цахилгааны зардал гаргаж байгаа. Бас сонирхолтой тооцоо байдаг. Энэ тоо мөнгөнийг олборлоход одоо хичнээн эрчим хүч зарж байна гэхэд дэлхийн нийт эрчим хүчний 4% зарцуулж байна. Жилийн дэлхийн эрчим хүчнээ. Тэгэхээр маш их өндөр өртөгтэй нэгд биткойн. Хоёрд болохоор тусгай төхөөрөмж ашигладаг. Бас тодорхой програм хангамжийн ойлголттой хүмүүс бол энийг олборлж ханшны зөрүүн дээр ашиг хийх гэж байгаа. Нөгөө нэг сул тал нь болохоор биткойн бол яг өнөөдрийн байдлаар 16 сая биткойн олборлогдож зах зээлд нийлүүлэгдсэн боловч энэний 22% нь бол хулгайд алдагдсан байдаг. Биткойныг анх үүсгэхдээ бол тэр юу гэдэг юм буруу гарын сүүдрийн эдийн засаг буюу тэрэн дээр ажилладаг зэвсгийн 8-аачин хар тамхины худалдаачид бол маш их сайн ашиглаж чадсан. Энийг 10 оноос 13 он хүртэл бүр торгоны зам Silk Road гэдэг сайт гаргаад энэ дээрээ биткойноо шилжүүлээд арилжаа 8 ч юм уу тэр буруу гарын мөнгөө шилжүүлж хоорондоо тооцоо хийж идэг байсан байгаа. Энэ байдлыг одоо Америкийн нэгдсэн улсын ФБР буюу ажиллаад торгоны замын эзэмшигчийг олж хаасан байдаг. Энэ дээр бол яг тэр одоо үл бүтэх гэдэг юм уу тийм зэвсгийн 8-ачид одоо сүүдрийн мөнгө бол маш их явагдажсэн. Нөгөө нэг юм нь болохоор нийтийн хэрэглээ буюу ингээд олон нийтийг хамарсан төлбөрийн хэрэгсэл болж чадаагүй байгаа. Энийг л бол тэр Болгарын компани эмэгтэй бол олж хараад яагаад биднээс ингээд цаасан мөнгө заавал банкар дамжуулж явах ёстой юм бэ? Хүссэн үедээ бага шимтгэлтэй маш хурдан хоорондоо шилжүүлэх. Эсвэл төлбөр бараа үйлчилгээгээ төлж болдгоо бэ гэсэн үүднээс бол энэ OneCoin зоосыг 15 он зохиосон байгаа. Цаашаа энэ танилцуулга дээр гарнаа. За энэ криптовалют одоо ямар давуу талтай юм бэ гэж. За энэ банкны бус буюу банкны одоо маягаар төлбөр тооцоо хийж болдог байна. Дэлхий дээр 2 тэрбум хүн одоо банкар харьцдаг. Ухаалаг уцтай байгаа боловч банкар харьцдаг байна. За мөнгөн шилжүүлэг бол маш бага шимтгэлтэйгээр тоо мөнгөөр шилжүүлж болж бараа үйлчилгээгээ дэлхийн бөмбөрцөг дээр байгаа хаанаас ч аваад үйлчлүүлэх боломжтой байна. MoneyGram нөгөө мөнгөн шилжүүлгийн компаниуд бол шимтгэл өндөр байгаа. Та бүгд одоо мэдж байгаа банкн дээр бид тодорхой хэмжээгээр бизнес хийгээд гадагшаа бараа таваар авах гүйлгээ хийгээд хичнээн төгрөгийн шимтгэл авдаггүй. Урдчилж мэдэгдэх ёстой тийм ээ. Дараа нь мөнгөө шилжүүлдэг, шилжүүлсэн мөнгнөөс болохоор өндөр шимтгэл авдаг. За ингээд цааш нь
төлбөрийн системүүд маш их гарч ирсэн. PayPal, Subway ингээд Amazon дээр хүртэл бол тоо мөнгөний системийг хэрэглэдэг. Дээл хүртэл одоо биткойноор төлбөр тооцоо хийж байгаа жишээтэй Amazon дээр төлбөрийн хэрэгслүүд бол онлайн төлбөрийн хэрэгслүүд бол та бүгд мэдж байгаа. За биткойн. За энэ биткойн бол анх үүсэхдээ 10 центтэй байсан 10,200 доллар хүрсэн. Өнөөдрийн хувьд бол 2,500 доллартай тэнцсэн байгаа. Анх үүсэхдээ бол энийг хүмүүс хэрэглэн дөнгөж үүсээд бас нэг тодорхой хэмжээнд цөөхөн тооны хүмүүсийн хооронд арилжаанд орж исэн. Биткойн дээр бол одоо 10 жилийн өмнө анх үүснээс хойш тийм одоо хачирхалтай түүхүүд их байдаг. Баярлахаар заримд нь бол одоо харамсмаар тийм түүхүүд. Ласта Хайнич гэдэг нэг залуу 2 ширхэг пиццаг 10,000 биткойноор одоо авсан байдаг. Өнөөдрийн ханшаар энэ 10,000 биткойныг бодвол 25 сая доллар болж байгаа жишээтэй. За бас нэг харамсалтай түүх нь болохоор нэлээд олон биткойнтой залуу өөрийнхөө төрөвчийг хадгалсан мөнгөө лаптопоо хаяад тэгээд олж чадаагүй. Ингээд хэдэн сая долларын биткойн ч юм уу хөрөнгө алдсан түүх байдаг. За биткойн дээр одоо OneCoin зоос бол одоо юу байгаа? Нээлттэй бирж дээр одоохондоо гараагүй байгаа. Энэ бол компани өөрийнх нь маркетингийн бодлого байгаа. Яагаад гэвэл та нарын зургаас харж байна. Энэ зурган дээр анх 12 центтэй гарсан байна. Ингээд 266 доллар өсөөд 1200 хүрчихсэн 13 онд. Энэ зургаас харахад бол үнийн савлгаа ихтэй волатильны. Яагаад гэвэл гинтийн тогтсон дээшээ доош ундаг. Биднээс бол энэ OneCoin Mongolia клубыг байгуулад нодлонгоос ажиллахад бол OneCoin яг энэ дутагдaltaй талыг хараад өөрийнхөө маркетинг хийсэн байгаа. Split гэж юм яригдана. OneCoin зоос бол 0.56 центээс эхэлсэн мөртлөө өнөөдөр 12,145 евротой байгаа. Үнийн савлгаанд орохгүй. Энэ маркетингийг яагаад хийсэн гэхээр энэ хөрөнгө оруулалт буюу энэ бизнес дээр ажиллаж байгаа хүмүүсийн хөрөнгө нь жишээ нь за нэг 5,000 евро ч юм уу 10,000 еврогоор хөрөнгө оруулалтсны дараа тодорхой хугацаанд нөгөөтгийнх нь үнэн нь оруулсан хөрөнгө нь 1 дахин ч юм уу 2 дахин одоо ингээд доошоо ханшин унтсан бол энэ бол айгүй осолтой. Тийм учраас OneCoin компани бол өөрийнхөө үнийг доктортой өсгөх тийм маркетинг хийсэн байдаг. За ингээд хөгжил Netscape одоо энэ Netscape-ийг хэрэгжилж ирсэн хүмүүс бол байгаа. Google гээд болсон байна. Facebook, MySpace-ийг хэрэгжилж ирсэн одоо Facebook болсон. Nokia утас бид бүгдээрээ мэднэ. Өнөөдөр iPhone. Энэ үүнтэй ажилтны тоо мөнгөн дээр 700 тоо мөнгнөөс анхдагч нь биткойн байсан боловч өнөөдөр OneCoin гээд тоо мөнгө 120 тэрбум ширхэг одоо олборлогдож байгаа. Дэлхийн нийтийг хамарсан одоо дундаж иргэдийн нийтийн хэрэглээ болгох зорилготойгоор 120 тэрбум цоос олборлогдсон явж байна. За яг энэ OneCoin-ыг ямар хүн ингэж зохиоч воо гэж. За энэ бол Ружа Игнатова гээд эмэгтэй балгаар бүсгүй байгаа. Нэг 35 орчим насны эмэгтэй байгаа. Өөрөө бол Оксфордын сургууль, дээд сургууль, хуулийн ухааны доктор зэрэгтэй, Константин сургуулийн одоо санхүү эдийн засгийн магистрийг зэрэгтэй, хуулийн ухааны доктор, 2 сургуулийн доктор. Өөрөө тэгээд Маккензи, Болгар болон Оросд тийм хөрөнгө оруулалтын сан банкны системд бол нэлээд олон жил ажилласан. Герман хэлтэй, англи хэлтэй, казак хэлтэй, 4-5 гадаад хэлтэй юм авиаслаг эмэгтэй байгаа. Бага нас нь бол одоо Германд өссөн.
ээж аав нь бол Болгараас Герман руу ажиллаар яваад ингээд Герман боловсрол болсон сургуулаа төгссөн Герман хэлтэй эмэгтэй байгаа. Энэ эмэгтэй ингээд энэ банк санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа бол тоон системийг маш сайн судалсан, сонирхлын татсан байдаг. Тийм ч учраас өөрөө энэ тоон системний талаар судлаад яасан байгаа. OneCoin гэдэг бизнесийг гаргацсан байгаа. Болгарын шилдэг тийм бизнес эмэгтэй хүртэл болж исэн байна. За дараа нь энэ дээр янз бүрийн асуудал тавьсан байна. Энэ дээр хариулж болно. За OneCoin-ыг Ponzi гэж байгаа үүн дээр тайлбар өгнө үү гэсэн асуулт орж ирсэн байна. Энийг бол дараа нь тайлбарлаж хэлнэ. 700 тонн мөнгнөөс одоо яг ингээд өөрийн төвлөрсөн бүртгэлтэй тийм тонн мөнгө бол байхгүй байгаа. Одоо дараа нь энэ танилцуулга дээр яригдах болно. За OneCoin, OneLife компани одоо амжилтын түүх нь юу вэ гэдэг. Эхний 2 жилд бол одоо 6 тэрбум долларын зах зээлийн үнэлгээтэй тийм компани болж чадсан байгаа. Орлого олсон. Өнөөдрийн байдлаар 3.1 сая хэрэглэгч байгаа. Бусад 700 тонн мөнгөн дээр яг 3.1 сая хэрэглэгч тэ тийм тонн мөнгө өнөөдөр бол байхгүй байгаа. 198 улсад бол энэ хэрэглэгчт нь одоо тархан барьсан байдаг. Компани үйл ажиллагаагийн хөндлөнгийн аудит сар тутам оруулдаг байх нь байна. За нөгөө Билл Гейтсийн компани бол яг ийм бүртгэлтэй буюу төвлөрсөн бүртгэлтэй тоо мөнгөний системийг бол дэлхийд дээр банкны байгууллагууд, эрдэмтэд, банк санхүүгийн хүмүүс бол сонирхож байгаа. Европын холбооны улсад энэ тоо мөнгөний системийг ийм бүртгэлтэй болгоё гэсэн тийм чиглэл хөгжил явагдаж байгаа. Тийм учраас бидний одоо энэ ажиллаж байгаа OneLife буюу OneCoin тоо мөнгөний систем бол одоо зөв чиглэлдээ явж байна гэж үзэж байна. Тэгээд хэрэглэгчдийн хоорондын тийм дүрм журамд бас байдаг. Энд тэр дүрм журамд нь жишээ нь OneCoin компани энэ лого, тэмдэг, нэрийг ашиглах, яаж ашиглаж болох вэ? Ямар одоо хэмжээтэй байх вэ гэдэг ингээд OneLife цэг евро гэсэн тийм сайт дотор бүх тэр дүрм журам байгаа. Тэрийг та нар өөртөө ороод сонирхож болно. KYC гэдэг ингээд бүртгэлтэй болсон байна. Төвлөрсөн бүртгэлтэй. Бусад тоо мөнгө бол бүгд одоо эзэнгүү тийм тоо мөнгнүүд байдаг. За ингээд бүтээгдэхүүн юу вэ гэдэг ингээд яаж байна. За энэ дээр OneLife-ийн одоо зүрхэн гэж хэлж болно. Энэ бизнесийн зүрхэн юу вэ гэхээр One Academy санхүүгийн одоо боловсрол олох хамгийн нэгдүгээр зорилго энэ 3.1 сая хүнд 3.1 сая хүн One Academy одоо энэ боловсролын 7 шатны төвшний боловсролыг олно. Энэ дээр болохоор хөрөнгө оруулалт нь хамгийн дээдл нь 225 мянган евро байгаа. One Academy боловсролт нь юу гэдэг вэ гэхээр тоо мөнгө гэж юу гэдэг крипто валют гэдэг. Эхний 2 хичээлд нь байгаа. Сүүлийн 5 хичээлд нь эрсдлийн талаар байдаг. Форекс-ийн арилжаа яаж хийх вэ? Энэ OneCoin зуусны одоо сул тал нь юу, эрсдэл нь юу гэдэг, яаж арилждیں۔ Ирээдүйд яг энэ OneCoin бол энэ зоос мөн ямар хэрэгсэл болох юм бэ гэсэн талаар сургалт явуулж байгаа. One Academy сургалтын дагаад токен болгодог байна. Токен гэдэг нь болохоор энэ OneCoin зоосны бид бол задгаа зоос гэж орчуулсан байгаа. Хүмүүс бол энийг бол зарим нь өртөг гэдэг чадал гэж явж байгаа. Одоо төгрөг 100 мөнгнөөс тогтдог шиг OneCoin зоос тодорхой хэмжээгээр одоо цахилгаан олборлолтод бол нэлээд зардал гардаг. Энийн хэмжигтэй одоо өртгийн токенор буюу задгаа зоосоор хэмждэг байх нь байна. За багцууд нь ингээд эхний багц нь 110-ын багц байгаа. Энэ дээр болохоор One Academy 1-р хичээл та судлах болно. Энд нь
танд 1000 токен буюу задгаа цус оногдож байгаа. 2550, 1100, 3300, 5500, 7500, 13750, 27500-ийн One Academy багцууд байгаа. Тус тусд нь энэ хідэн One Academy сургалт оногддог энэ 1 2 3 4 5 гэдэг ингээд доор нь бичсэн байна. Энэ багцыг дагалцсан задгаа зоос танд оногдно. Энэ трейдер дээр бол одоо 5000 токен таны одоо дансанд эхлээд байршдаг байх нь ингээд 100000, 30060, 81800, 850,000, 300,000-ын задгаа зоос оногддог байх нэ. Та энэ бизнес руу ороод хөрөнгө оруулалт хийгээд. За доор нь болохоор сплит нь бичигдсэн байна. Сплит гэдэг юм юу юм бэ гэдгийг цааш та ярих болно. За энэ дээр энэ бизнес руу хизээ орвол зүгээр вэ гэж. Эрт тусмаа илүү сайн. За энэ яагаад энэ эрт тусмаа илүү сайн бэ гэдгийг одоо тайлбарлая. 15 оны 1 сард Ружа Игнатовгийн компани One Life Limited компани тоо мөнгөнийг одоо нийтэд танилцуулж зах зээл дээр гаргасан байгаа. Нийтэд дэлгэж одоо энэ бизнес явуулсан. Тэгэхэд нэг OneCoin зоос нь 0.50 евротой тэнцүү байсан байна. Олборлолтын хүндрэл нь буюу нэг OneCoin зоосыг олборлоход 5 задгаа зоос буюу 5 токен өртөгтэй байсан байна. Өнөөдрийн 17 оны 6 сард нэг OneCoin зоос 12,145 евротой тэнцүү буюу нэг OneCoin зоосыг олборлоход 125 задгаа зоос буюу 125 токны өртөгтэй ингээд энэ нэг OneCoin зоос олборлогдож байгаа. За ямар үйл явдал болвол та One Academy багц авдаг байх нь байна. Энэ багцыг дагалдсан тодорхой хэмжээний задгаа зооснууд таны дансанд ордог. За энэ сплит гэдэг энэ бичсэн байгаа. Компани маркетингээр сплит гэдэг бол яг хувьцаа юм уу, англи үгээр бол хуваах гэсэн үг байна. Бид бол энэ дээр бол ингээд нөгөө юу гэдэг нь төлөө хуваахлаар 2 хэсэг болдог штэ. Тэрнтэй ажиллагаа одоо 9-ийн хуваагдalгээд 9-ийг хуваахлаар 2 ширхэг болдог, 2 дахин үрждэг гэдэг шиг. Энэ хувьцаан дээр бол хувьцааг жижиглэх гэж үг байх хэвээр. Бид бол сплит гэдгийг 2 дахин ихсгэх гэж авч үзэж байгаа. Энэ бол яг энэ OneCoin, One Life бизнест бол илүү тохиромжтой. Монголчууд одоо арай илүү ойлгох болов гэд сплитийг таны задгаа зоос тодорхой хэмжээний дараа сплитэнд орох уу 2 дахин ихсдэг. Энэ сплитэнд орсны дараа өөрөө энэ олборлолтод явдаг. Олборлолт буюу майнинг гэж юу вэ гэхээр бид бол алтыг бол одоо экскаватор, янз бүрийн бензин, түш хэрэглэж энэ байгалийн баялагийг ухаж авдаг бол интернетийн уурхай дээр энэ интернет орчинд бол тоо мөнгийг бол олборлох гэж ярьдаг. Тодорхой хэмжээний тийм сервер тоног төхөөрөмж ашигладаг. Энэ бол интернетийн орчноос тоо мөнгийг олборлоо гэж ярьж байгаа. Тэгээд илүү их одоо зоостой бол их сайн тийм байна. За багцаасаа шалтгаалаад энэ маркетинг нь бол дээдл нь 7 удаа сплит болгогддог байна. 7 дахин таны одоо оруулсан хөрөнгө оруулалт ихсдэгэ гэсэн үг. За одоо аль болох мэдээж хөрөнгө оруулж байгаа юм чинь санхүүгийн бизнест их зоостой болохыг хичээх хэрэгтэй. Ямар үед нь ингээд хичээх вэ гэхээр арай бага ханштай буюу олборлолтын өндөрлөл нь бага, зоосны ханш нь одоо өндөр биш ийм үед бол энэ OneCoin зоосыг олборлох нь тохиромжтой гэж үзэж байна. За энэ дээр сплит стратегийн талаар нэг 2 жишээн дээр ярив. Анхны багц буюу стартер багцсан дээр бол нэг 1000 токен оногддог. Энэ сплит нь нэг удаа болдог байх нь. 2000 тодорхой хугацааны дараа
токен танд оногдно. Энэ задгаа зоосыг 2000 таны токен одоо ямар хүндрэлтэйгээс нь шалтгаалаад энэ хэдэн ширхэг OneCoin зоос орох вэ гэж хэлж байгаа. За энэ 2000-ыг та олборлолтын өндөрлөл нь өнөөдөр бол 125 токентой тэнцүү учир 2000-ыг 125 дуугаад танд 16 ширхэг OneCoin зоос ирж байгаа. Энэ бол дунджаар та нэг ширхэг OneCoin зоосыг 688 еврод ингээд олборлж байна гэсэн үг. За стартер трейдер гэдэг ингээд 110 550 багцыг ингээд нийлүүлж авал холимог багцаар авал юу болох вэ? За танд бол 6000 токен оногдоод энэ хоёр сплитэнд ордог байх нэ. 12 24-гээд дунджаар та 192 зоостой нэг зоосны ашчин 344 евротой тэнцүү болох нэ. За 3 багцыг ингээд холимогоор авал явах. Стартер трейдер, про трейдер 140 550 1100. Инх юм бол 3 сплитэнд ордог. 16000 токен анх олгогдоод 3 сплитийн дараа таних 128,000 болно. Нийт олборлолтод явагдсны дараа 1024 OneCoin зоос. Нэг зоосны хашин 172 евротой болж байна. Starter Token Plus гэдэг энэ 150 7500-ийн багц байгаа. Энэ дээр 82818 токен олгогдоод 3 сплитийн дараа 662,000 задгаа зоостой та болох нь байна. 662 задгаа зоос маань хэдэн OneCoin зоос болох вэ гэхээр 5343 OneCoin зоос. За энэ авто олборлолтын дээр болохоор олборлолтын өндөрлийн нэгээр багаар боддог. Түрүүн бол 125 байсан. Энэ дээр 124-өөр одоод 142 дунджаар евротой тэнцүү байх нь. За энэ OneCoin компани ер нь зорилго юу юм бэ? Зорилго нь болохоор OneCoin зоосыг дэлхийн олон улсад олон 10 сая 100 сая хүмүүс хэрэглэгч үүсгэх үн цэнийн тренд үүсгэх тийм зорилготой байгаа. Одоо 3 сая 100 хүний одоо нийгэмлэг гэдэг юм уу, бүлэг гэдэг юм уу, нэгдэл гэдэг юм уу юм гишүүдтэй болсон байна. Өнөөдөр энэ 2 жилийн дотор. За энэ жил бол ингээд мерчантын жил гэж байгаа. 1 сая бизнес байгууллага буюу жижиг дунд үйлдвэрлэл бизнесийн байгууллагыг энэ бизнестэй хамруулж оруулах зорилго тавьсан байгаа. 18 онд бол яг Азийн нэг улсад гэж байгаа. Яг Хонконг гэж хэлээгөө. Манай зарим нэг хүмүүс яг Хонконгийн бирж дээр гэдэг ингээд яриад байгаа. Энэ бол буруу. Бүх нийтийн одоо IPO гаргах гэж байгаа. Одоо хувьцаа гаргана гэсэн үг шүү дээ. Энэ компанийн үн цэн нэр нь юу юм бэ? Та нар юу гэж бодож байна? Бидний үзэж байгаагаар бол энэ OneCoin Limited компани бол тийм санхүү технологи авсарсан компани чиглэлөө явж байгаа тийм хандлага байгаа. За энэ дээр санхүү нь юу юм? Технологи нь юу? Alibaba-г та нар мэднэ. Бүгдээрээ Alibaba бол онлайн сайт шүү дээ. Энэ дээрээ хөгжүүлээд Alipay янз бүрийн төлбөрийн хэрэгсэл болгоцсон. Одоогоор Alibaba-гийн үнэлгээ нь 330 тэрбум доллар яг гарт баригддаг юм бүтээгдэхүүн байхгүй. Онлайн цахим сүлжээн дээр маш олон хэрэглэгчийг хамарсан, тэднээс нь хэрэглээ үүссэн, хэрэглэгчдийн тоон үнцэнтэй юм компани болсон байна. За ингээд IPO гарахдаа энэ OneCoin One Life Limited компани бүтээгдэхүүн нь бол OneCoin зоос гэж үзэж байна биднээс. Энэ OneCoin зоосны үн цэн нь бол ирээдүйд бол олон улсад төлбөрийн хэрэгсэл болцсон, бирж дээр зарагддаг, бараа бүтээгдэхүүн авч үйлчлүүлж болдог, бараа авч болдог ийм төлбөрийн хэрэгсэл болно. Нөгөө нэг юм нь компани D-Shaker гэдэг ийм худалдааны талбар гаргасан байгаа. Нэгэсэндээ Amazon, eBay, Alibaba шиг ийм сайт гаргацсан. Дэлхийд дээр ганцхан одоо ийм
тоо мөнгөний компани байгаа. Худалдааны талбартаа нийт 120 тэрбум зоостой ийм компани учраас финтеч чиглэл рүү явж байгаа учраас уламжилт бизнес хийдэг компаниудаас илүү үнцэнтэй болох юм аа. Энэ компанийхаа хувьцааг нээлттэй зах зээл дээр 18 оны 2 дугаар хагасаас хойш гаргана. IPO-гоо гаргасны дараа бирж дээр OneCoin-ос зарагддаг нийтийн хэрэглээ болох юм. Тиймэрхүү төлөвтэй байгаа. За ойрын одоо энэ 15 оноос хойш 18 оны онгоцд юу болох гэдэг нь ямар зорилт тавьсан бэ гэхээр 2 жилийн дотор 10 сая гишүүнтэй болно гэж үзэж байгаа. Яг өнөөдөр бол энэ 3 сая бараг 200 мянган хүн идэвхтэй гишүүдээр бүртгэгдсэн. Энэ дээр бизнес болгоод өөрийнхөө мөнгийг байршуулсан, хөрөнгө оруулалт хийсэн, өөртөө одоо юу гэдэг өөрийнхөө өнөөдөр байгаа мөнгөний үнцнийг өсгөх гэсэн итгэл найдвартай хүмүүс энд 3 сая 100 хүн бүртгэлтэй байна. Идэвхтэй. Идэвхгүй нэг 13 сая, нийт 16 сая хүн байгаа. Олборлолт нь болохоор компани одоо OneCoin компани блокчейн дээр явагддаг. Эзэнтэй одоо блокчейн гэсэн үг шүү дээ. Бусад тоо мөнгнүүд болохоор хин эзэмшдийн ямар юм одоо энэ 3 сая 100 хүний одоо жишээ нь бүртгэл бол OneCoin компани дээр бүртгэгдсэн байдаг. Паспорт, гэрийн хаяг, банкны дугаар эднээс нь бүртгэлээд блокчейн дээр бүртгэгдсэн байдаг байна. Бусад компаниуд эзэнгүй ийм бүртгэл байхгүй. Биткойн дээр бол одоо жишээ нь 14 онд 800 мянган биткойн алдагдчихсан. Тухайн үеийн ханишаараа 450 сая долларын нэг хэдэн хүний чинь мөнгө алдагдсан гэсэн үг шүү дээ. OneCoin компани энэ бүх байдлыг сул талыг хаагаад маркетингээ бол зүгээр хийцэн явж байгаа. За 17 оноос 18 он энэ онд одоо ямар зорилт тавьсан гэхээр 1 сая бизнесийн байгууллагуудыг энэ D-Shaker буюу энэ бизнестэй хамтрагчаар оруулах зорилт тавьсан ажиллаж байна. 18 оны 2 дугаар хагаст бол нээлттэй бирж дээр гарна. Азийн аль нэг бирж дээр гарна. Одоо энэ дээр өөртөө тэр банкн дээр ажиллаж исэн тийм хүнийг бол захирлаар нь тавиад энэ IPO хийх бичиг цаасны ажил дээр ажиллаж байгаа. White paper гэдэг буюу цагаан хуудас олон нийтэд танилцуулдаг тийм юм дээр ажиллаж байгаа. IPO дээр гарахад бол хугацаа авдаг. Бэлтгэл ажилгээд. За 17-оос 18 онд бол 1 сая худалдааны байгууллагуудыг элсүүлэх нь байна. 18 онд бол ингээд дунджаар таамаг ханшин бол OneCoin зоосны ханшин 25 евро дээр очно гэж үзэж байгаа. Энэ дээр бол одоо OneCoin гишүүний 3 сая 200 мянган хүн бол OFC буюу манайхаар ойлгол одоо цэнхэр ягаан тасалбар гэдэг шиг урьдчилсан хувьцаа авах эрхийн бичгийг авч болж байгаа. За D-Shaker гэдэг. За энэ бол их гайхамшигтай тийм худалдааны талбарыг гаргасан байна. Энэ D-Shaker дээр одоо маш олон орны хүмүүс бол өөрийнхөө бараа үйлчилгээг сурталчилж байгаа. Бусад тоо мөнгөн дээр бол ийм сурталчилгааны сайт байдгүй. Худалдаа арилжаа хийж байгаа. Энэ дээр хүмүүс бол зоостой тодорхой хэмжээний энэ OneLife цахим сүлжээнд нэгдсэн 3 сая 100 мянган мөнгөтэй хүмүүс бол одоо энэ юугаа арилжаагаа хийгээд явж байгаа. За ингээд 333 мянган бизнес байгууллагууд бүртгэгдсэн 219 хувь хүмүүсийн D-Shaker-тэй бүртгэлээд өөрийнхөө зоосоор арилжаа хийгээд явж байна гэсэн үг. Манай дээр бол одоо дүнгиж эхэлж байна. Энэ зарим нэг аялын компаниуд OneCoin-оор тодорхой хувьд нь арилжаа хий гэсэн байлаа. Хувь хүмүүс гутал одоо машин Монгол дээлээ хүртэл ингээд сурталчилж байгаа. Яг энэ
D-Shaker-ийг бол одоо ялангуяа манай монголчууд ялангуяа энэ OneCoin бизнест орсон хүмүүс бол ашиглаж энийг өгөөж нь хүртэх хэрэгтэй. Аль болох энэ хөрөх хэлбэрт оруулахын тулд зайлшгүй D-Shaker дээр бизнес байгууллагууд Монголд олноор бүртгэх юм уу, энэ тал дээр хамтарч ажиллах бизнес байгууллагатай хамтраад олон байгууллагын D-Shaker дээр нэвтэрч оруулаад бүртгэх юм бол одоо та нарын эзэмсэн зоос нь хөрөх юм байнамаа. За энэ D-Shaker товчхон яри юу вэ гэхээр мерчант платформ байгаа худалдааны сайт гэсэн үг. Энэ дээр компани хувь хүмүүс сурчлагаагаа хийж болох нь байна. 3.1 сая идэвхтэй гишүүд байна. За тэр 12 сая одоо бүртгүүлсэн боловч яг өөрийнхөө зоосыг аваагүй тийм хүмүүс байж байгаа. Энэ дээр бид одоо бизнес байгууллагууд бараа таваараа сурчлагад бол нэг 15 сая 16 сая хүн энэ бизнесийг чинь ингээд үн төлбөргүй сурчлагын одоо талбар болж өгөх нь байна. За энэ дээр бас тодорхой хэмжээгээр 18 он хүртэл энэ OneCoin компани өөрийнхөө энэ бараа бүтээгдэхүүнийг дэлхийн нийтэд сурчлагын тулд тийм урамшуул бонусын хэлбэрийг маркетингийг хийсэн байдаг. Энэ талаар одоо та нар сонирхол биднээс OneCoin Mongolia клуб дээр ирж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За энэ биткойн OneCoin-ийн ялгааг энд бичсэн байна. Биткойн бол одоо 300 мянган гишүүнтэй ойролцоогоор тийм тоо байгаа. OneCoin дээр бол 3 сая 100 мянган гишүүнтэй. Биткойны код нь анхдагч код нь бол одоо нээлттэй нэгсэндээ 21 сая биткойн анх үүсэхдээ 21 сая ширхэг код нь эхлээд урьдчилаад ингээд бодогдсон байна гэсэн үг байна. За OneCoin дээр болохоор төвлөрсөн тийм бүртгэл олборлолт нь явагддаг. Компани блокчейн дээр явагддаг байна. Биткойн дээр бол үнэтэй тийм тоног төхөөрөмж, тусгай төхөөрөмж ашигладаг, тодорхой хэмжээний туршлага одоо мэдлэг шаардлагадаг. OneCoin дээр бол систем нь энгийн. Ямар ч хүн одоо хүсвэл энэ бизнес руу нэгдэж ороод бизнесээр ажиллаж болно. Биткойн дээр бол ямар ч эзэн холбогдчихгүй, хэн хийсэн мэддэггүй, Сатоши Накамото гэж хүн байдаг боловч зарим нэг нь энэ одоо Америкийн Лос Анжелесаас гаралтай инженер гэдэг нэг юм хөгшин хүний зураг тавьсан байгаа. Нүдний шилтэй. Тэр бол биш шүү. Тэр бол биш. Зүгээр таамаг байсан. Нодлон бол Грег Вайт гэдэг Австралийн хүн байна гэдэг энэ биткойныг зохиогч нь гэдэг бас тийм таамаг байдаг боловч яг одоогоор бол ямар хүн байдгийг мэдэгддэггүй. Эзэнгүй учир тийм биткойныг хадгалдаг. OneCoin дээр бол одоо бүх гишүүдийн бүртгэл нь байж байгаа. Төвлөрсөн бүртгэлтэй, төвлөрсөн одоо блокчейн технологи дээр олборлогддог байх нь байна. За биткойн дээр 21 сая зоостой блокчейн маш удаан. Одоо нэг гүйлгээ нь 10 минутанд хийгддэг бол OneCoin-ыг бол 120 тэрбум зоос. Нодлон одоо 16 оны 10 сарын 1-нд блокчейн технологи шинжилсэн байдаг OneCoin компани. За биткойн дээр одоогоор 8 жилийн дотор 16 сая зоос олборлогдсон, 5 сая нь олборлогдоогүй байх нь. OneCoin дээр өдөрт 72 сая зоос олборлогддог, минутанд 50 мянган ширхэг зоос олборлогддог ийм хүчирхэг блокчейн технологитой байх нь. За биткойныг бол барууны орнууд голчлон хэрэглэж байгаа боловч OneCoin бол дэлхийн нийтийн одоо 196-аас илүү бараг 200-аад улсын одоо энэ хүмүүс энэ OneCoin бизнесийг хийгээд явж байгаа юм байна. За ханшидных нь хэлбэлцэл бол тийм барьцгүй биткойн дээр бол одоо жишээ нь энэ 17 оны 1 сард 1100 даваад 300 хүрээд 1300-аас буцаад унсан саяхан нэг 20 хоногийн өмнө $3,000 өрөөд өнөөдөр 2500 та байх жишээтэй. Биткойн дээр бол тогтвортой жигд өсөлттэй байж байгаа.
18 он хүртэл энэ үний одоо жиг төсөлт нь бол хадгалагдана компани маркетингаараа. 18 оны дараа бол яг нээлттэй бирж дээр гарсны дараа бол магадлал нь хэлбэлцэн. Энэ биткойн бусад зоос шиг дээшээ доошоо болох магадлалтай. 18 он хүртэл бол жиг төснө. Ягаад гэвэл энэ компани маркетинг. За биткойны 22% нь алга болж исэн, хулгайлагдж исэн байх нь байна. OneCoin дээр бол энэ төв хамгаалтын сервертэй байдаг. Гүйлгээх хугацаа нь бол 1 минут байгаа. Биткойны одоо секундэд унших чадал нь нэг 80 одоо тэмдэгт уншдаг бол OneCoin-ийнх секундэд 800 одоо гүйлгээ хийх тийм чадвартай блокчейн технологи байна. За энэ дээр бол ханшны хэлбэлцлийг үзүүлсэн зураг байна. Тэгээд биткойн бол 2000-аас өнөөдөр 3000-ийн хооронд ингээд хэлбэлцэж байна. Анх гарсан үнэ нь ингээд уналттай явж байсан байна. OneCoin бол одоо яг энэ эхлэлийн цэг дээрээ байна гэсэн үг. Яг энэ дээр биткойны графикийг тавьсан боловч өнөөдөр 12 нэг OneCoin-аас 12.45 евротой байна. За ингээд ямар боломжийг ингээд ашиглаж болох вэ гэхээр 1.5 тэрбум хүн бол одоо өөрийн яг юу гэдэг иргэний үнэмлэх бүртгэл тийм байдгүй байх нь дэлхий дээр 2.5 тэрбум хүн бол юугүй байна. Одоо банкар үйлчлүүлгүй ухаалаг утас хэрэглэж байгаа жишээтэй. За ингээд энэ зах зээл бол их том зах зээл байна гэсэн үг байна. За би одоо ингээд та нарт тэр яг бодиттой тоо мөнгөний 700 тоо мөнгөний зах зээл ямар зах зээл байдгийг нэг хэдэн жишээн дээр үзүүлье. Бидний хардаг одоо гол мэдээлэл авдаг сайт бол WorldCoin Index гэдэг нэг сайт байгаа. За энэ дээр энэ гурван сайтан дээр биднээс голчлон хардаг. CoinMarket.com, CoinHees гэж. За энэ CoinHees гэдэг энэ сайтан дээр бол яг одоо энэ тоо мөнгнүүд за рубль, тенге, евро, доллар, йен, юан гэдэг ингээд яг өнөөдрийн байдлаар ямар хамжтай байгаа ингээд үзүүлдэг юм сайт байгаа. За энэ доор нь болохоор ямар одоо биржүүд байдаг юм бэ? Энэ дээр BitHub, OKCoin, Poloniex, Huobi гэдэг ингээд Хятад, Япон, бусад орнуудын биржүүдийн юуг үзүүлсэн байна. Жишээ нь одоо энэ дээр харъя. Хичнээн бирж байна энэ дээр. Одоо 2-3 жилийн өмнө нэг 30-аад бирж байсан. Өнөөдөр бол ингээд бараг 100-аас илүү бирж энэ одоо тоо мөнгөний зах зээл дээр арилжаа хийгээд бодитоор тодорхой хэмжээний ашиг ч юм уу олох нь болоод алдах нь алдаад ингээд хүмүүсийн хэрэглээ болсон байна. Гадаад улсуудад. Ингээд та нар энэ CoinHees.com гэдэг рүү ороод сонирхоод үзээрэй. Нийт одоо тоо мөнгөний зах зээлийн өнөөдрийн байгаа үнэлгээ энд байх ёстой. За өнөөдрийн юугаар бол 100 тэрбум долларын зах зээлийн үнэлгээтэй байлаа. Дараагийн сайтан дээр биднээс орж үзье. Тийм дараагийн сайтан дээр орж үзэж болно. Энэ дээр болохоор за ямар ингээд тоо мөнгнүүд байдаг талаар та нар ингээд дарж үзэж болно. За энэ бол WorldCoin Index гэдэг ингээд 700 энд 800 хэдэн зоосны хашийг үзүүлдэг. Энэ бол нийт зах зээлийн үнэлгээ нь 99.7% бараг
100 тэрбум долларын одоо зах зээлийн үнэлгээ энэ компаниудын. За биткойн бол өнөөдөр энэ топ 1 ерөнхийдөө явдаг боловч өнөөдөр бол ханш нь бол ингээд доошлсон байна. За яг одоо нэг биткойны ханш нь нэг 2590 хавцаа байгаа юм байна. Одоо энэ 3 дугаар мөр дээр байж байна тийм ээ. Зах зээлийн үнэлгээ нь 41 тэрбум долларын ханштай. За нийт олборлогдсон зоосны ханш нь 16.4 тэрбум байх жишээтэй. Энд бол энэ 99.7 гэдэг нийт зах зээлийн үнэлгээ. Ethereum бол сүүлийн үед бол маш их хүчтэй үн ханш нь өсөж байгаа. Энэ бол нэг нодлон 14 доллартай байсан уу нэг зоосны ханш нь. Тэгэхэд өнөөдөр бараг 24 зах зээлийн үнэлгээ нь 24 доллар болсон байна. За Litecoin байгаа. Ингээд Leocoin гэдэг ингээд маш их том мөнгнүүд байдаг. За энэ бол Coin Market Cap гэж. За түрүүн зах зээлийн үнэлгээ тэрэн дээр нэг 99 тэрбум гэжсэн бол энэ бас ойролцоо 99 тэрбум. Тийм учраас та нар яг энэ том мөнгөний зах зээлийг ингээд сайн судлыг бол энэ сайт руу ороод үн ханшийг харж иж болно. Зөвхөн OneCoin дээр ажиллахгүй энэ зах зээл рүү орыг бол бас их болгоомжтой, судалгаатай өөрсдөө нэлээд сайн том мөнгийг мэдэрч ойлгосны дараа энэ зах зээл рүү орохгүй бол маш өндөр ашиг олдог боловч бас маш их томоор алдах тийм хоёр талтай. Энэ одоо Ethereum, Ripple гэдэг энэ Litecoin гэдэг энэ сайтууд дээр та нар орж сонирхож болно. За ингээд 24 цагт юу байна тий. За наа презентац маань тийм учраас яг тон одоо мөнгөний зах зээл рүү орохдоо болгоомжтой судалгаатай орох хэрэгтэй. Та нар жишээ нь энэ OneCoin одоо юуг эргэлзчээд айгүй сайн судлах хэрэгтэй, бүгдээрээ сайн судалгаагаа хийх хэрэгтэй. За ингээд энд асуулт асуусан хүмүүс байна уу? Байхгүй байна. За хүмүүс тэгээд энийг одоо том мөнгийг Ponzi scam хийднэс гэдэг ингээд ярьж байгаа. Маш их ярьж байгаа. Сайн муу мэдээлэлүүд байдаг. Энэ одоо сүлжээний бизнес ч гэж яах шиг тийм ээ. Ponzi scam, санхүүгийн лөөвөр хийднэс гэдэг. Тийм учраас яг энийгээ одоо Ponzi гэдгийг юу гэдэг юм бэ? Энэ OneCoin одоо тэрэнд нь яг дүүцэж гэнэ үү гэдэг айгүй сайн судалж ээж, мэдчихэж бас ингээд ярих хэрэгтэй. Одоо ойлгож ээж. Яг харахад энэ тэр маркетинг нь бол тэр MLM-ийн зарчмыг аваад хийцэн байдаг. Энэ компани, OneCoin компани. Ягаад энэ маркетингийн MLM-ийн маркетингийг авсан бэ гэхээр нийтэд хурдан түгээхийн тулд энэ маркетингийг авсан байгаа. Гол зорилго нь бол тэр 120 тэрбум төгрөг доллар, евро шиг олон оронд нийтийн төлбөрийн хэрэгсэл болгох зорилт тавьсан байгаа. Энэ маань гарч байна тий. За дараа нь юу болов энэ чинь? За ингээд бүгдэнд нь анхаарал тавьсанд баярлалаа. Өнөөдөр ингээд манай танилцуулга төгсөх тийш хандж байна. Тэгээд сонирхож байгаа хүмүүс бол бидэнтэй харьцаад яг энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Энэ OneCoin дээр эрсдэл нь юу гэдэг, баталгаан ямар шиг юм байна. Энэ хөрөнгө оруулалтын систем нь ямарын яг яах зорилготой байдیں۔ Яаж энэ эрсдлээс нь хамгаалах уу? Энэ талаар бүгдэнд нь биднээс одоо нээлттэй мэдээллийг өгөх болно. За ингээд асуултууд байна. Би энэ асуултанд бас хариулъя. Ямар асуултууд байна. За хүлээж аваад байгаа юм дээрээс нь ганцхан л асуулт байна. Чи ямар асуултууд байна?
OneCoin 800 тоо мөнгөн дотор яагаад байхгүй наа гэдэг ингэж байгаа. Яагаад байхгүй вэ гэхээр энэ Ружа Игнатова гэдэг эмэгтэй маш ухаалаг эмэгтэй энэ том зах зээл байна гэдгийг одоо Билл Гейтсээс төрүүлээд харцсан байна гэсэн үг л дээ. Хараад энийг том бизнес болгохын тулд өөрөө мэдээж эн чин том мөнгөийг судалсан хүн байгаа. Оруулаагүй ийшээ нээлттэй биржлөө. Ягаад гэхээр нээлттэй бирж буюу одоо тэр 800 том мөнгөнд орох юм бол энэ тавьсан өөртөөх нь зорилт буюу алсын хараа компанийн зорилт биелэхгүй. Ягаад гэхээр үнийн хэлбэлцэлд шууд орно. Удирдлаггүй. Юу гэдэг өнөөдөр нэг хүн 5500-ийн хөрөнгө оруулалт хийсэн байхад биткойн шиг л байхгүй. Волатильны тийм савлгаатай үнэн. Тийм учраас ингээд тогтвортой өсгөхийн тулд хязгаарлалт хийсэн байдаг тодорхой хэмжээний. Дараа жил бол энэ дээр одоо хүссэн хүсээгүй энэ урамшууллын систем байхгүй болоод өнөөдөр 3 сая 100 мянган хүн байгаа. 30 сая ч юм уу 40 сая ч юм уу хэдэн хүн 120 тэрбумынх нь 80% зоосыг авах нь одоо гишүүддээ өгөөд тэр хооронд дэлхийн олон оронд энэ OneCoin-ыг тодорхой хэмжээгээр сая бизнес байгууллагууд хэрэглэдэг болсон байх нь байна. Тэр үед нь нээлттэй бирж гаргаж одоо арилжаанд оруулах юм. Ийм л зорилготой учраас энэ 800 том мөнгөний энэ coin index, coin keys, coin market cap гэдэг энэ биржүүд дээр тавигддаг байгаа. Өөрсдөө 8 онд IPO гаргаад 2 дугаар хагасаас нь хойш өөрсдийн биржийг байгуулах юм компани Xcoin.com гэж байгаа. Наан нь болохоор энэ зоосоо хөрвөх системд оруулахын тулд D-Shaker гэдэг энэ онлайн талбарыг туршилтын маягаар гаргацсан явж байгаа. Өөрсдийн бирж гаргана. Хажууд нь бас худалдааны талбар байдаг байх нь байна. 18 он гэхэд бол жилийн дараа төлбөрийн хэрэгсэл болоод бизнес байгууллагуудад төлбөр хийдэг бирж дээр зарагдах юм байна, тийм ээ. Ийм маш олон талын бизнес стратегтэй байгаа экосистем гэдэг юм юмнууд гарсан байгаа. За өөр ямар асуулт байна? Энэ OneCoin-ыг Ponzi гэж байгаа үүнд тайлбар өгнө үү гэдэг. За Ponzi гэдэг нэг нөхөр байдаг 14 онд анх гарч ирсэн. Тэрний нэрээр энэ одоо санхүүгийн луур бол нэрлэгдсэн явж идэг. Бидний үзэж байгаагаар бол энэ Ponzi биш ээ. Ягаад гэвэл юу гэдэг Facebook ганцхан л байгаа дэлхийд дээр. Ганцхан Facebook дээр энэ тэнцэх юм одоохондоо гарч ирээгүй. 2 тэрбум хүн хэрэглэдэг онлайн цагийн ертөнцийн дээр. Тийм орон нутгийн шинжтэй тийм сайтууд бол байгаа шүү дээ. Орос дээр бол однаа Classniki гэдэг байж гэн өөр одоо ямар сайтууд байна те. Facebook бол ганц. Яг энэтэй ижилхэн 700 том мөнгнөөс хамгийн түрүүнд энэ OneCoin компани нийтийг хамарсан, олон нийтийг хамарсан төлбөрийн хэрэгсэл болгоно гэдэг. Төлбөрийн хэрэгсэл болгохын тулд ханшны савлгаанд оруулдгүй маркетинг хийсэн байна. Олон хүн түгээхийн тулд урамшуул бонусын системийг зохиогоод хийсэн. Ийм байгаа. Тэгээд илүү өшөө тодорхой мэдээ ойлгоог бол бидэнтэй холбогдоод асууж болно. Ирж уулзч болно. За өшөө ямар асуулт байна? Таны бодлоор нэг хувьцаа хэдэн OFC-тэй тэнцэх болоо гэдэг чинь. За энэ дээр бол одоо яг хэлж мэдгүй байгаа тухайн үеийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтээсээ болох бах. Энэ би байтугай Ружа Игнатова ч юм уу өөрөө энэ тоо мөнгөө өөрчлөх тийм ээ. Ханшийн ингээд таамгаар хийх тийм боломжгүй байгаа шүү дээ. Ямар ч үсэн миний бодол бол энэ бизнест орсноороо алдахгүй гэж бодож байгаа. Ягаад гэвэл финтеч компани болно. За нэг
одоо нэг OneCoin зоост 200 хувьцаа авах эрхийн бичиг өгж байгаа. Саяхан манай нэг бид бол 2 сард Power Pack гэдэг тийм багцаар нь 48,000 еврогийн багц авсан. Энд бидэнд нэг 4.4 сая OneCoin зоос оногдсон. За ингээд 4 сая 400 OneCoin зоосныхоо 1 саяар нь 200 сая хувьцааны эрхийн бичиг авсан. 200 сая хувьцаа. Цаана 3.4 сая зоос үлдсэн байна. За 200 сая хувьцааны эрхийн бичгийг биднээс нээлттэй бирж дээр Азийн бирж дараа жил гарлаа гэхэд 200 сая хувьцаагаа 1 еврогоор заръя. 200 сая евротой тэнцэж байна. 0.10 евро центийн ханштай бүр болоод хувьцаа ярьж байгаа шүү. Одоо OneCoin зоосын тусад нь 200 сая хувьцааг 0.10 евро центээр бодъё. Тэгэхэд 20 сая евро болж байгаа. 0.101 евро центээр нэг хувьцааг бодоход 2 сая евро цент. За ингээд бүр багасгаад 27 төгрөгөөр бодхолоор нэг 20,000 евротой тэнцэж байгаа жишээтэй. Нөгөө талд нь зоос байж байгаа шүү дээ бидэнд. 3,300 ширхэг зоос. Өнөөдөр 1245 евротой байгаа. За 25 30 хүрээд бүр ингээд нээлттэй бирж дээр гарахлаар чинь үнийн савлгаанд орно шүү дээ. 25 та 30 та байж байгаа мэдээж дунд нь энэ дээр ханшин дээр тоглодог хүмүүс жоохон тодорхой ойлголоод ирэнгүүт энэ биржийн арилжаан дээр яг тийм байдаг. Хүн болохоор тийм аратанлаг шинжтэй нийтийг дагдаг. За жишээ нь 25 30 та болоод ирэнгүүт нь өнөөдөр энэ бизнесийг хийхгүй гэсэн хүмүүс 10-20 мянган еврогоо бариад хувьцаа аавна. Тэр 25-аас дээш ханштай байхад нь авсан хүмүүс 18 оны 2 дугаар хагасаас нээлттэй бирж дээр гарсны зараа их хэмжээгээр зарна. Тэгэхэд бол эрэлт нийлүүлэлтийнхаа хуулиар нийлүүлэлт ихсгэлээр ханш уннаа. За уны гэж бид тооцоолъё. 25-30-аас унаад нөгөө 3 сая 300 мянган зоос маань 1 евро хүрлээ гэж бодъё. Одоо 30 евро 40 50 еврогоос унаад 1 евро хүрэхэд бидний дансанд 3 сая 300 мянган еврогийн үнэтэй зоос байж байна гэсэн. За түрүүний хувьцаа зардаг ханшны юугаар 0.10 евро цент төрий 330 мянган евро. Ингээд иймэрхүү маягаар та нар өөрсдөө тооцоогоо хийгээд үзэх хэрэгтэй. Хамгийн эрсдэлгүй юм бол танд хичнээн зоос байна. Та хэдэн мерчант байгууллагыг оруулсан таны зоосны дундаж хэдвэ гэдгээс хамаарат эрсдэл чинь өндөр байх уу бага байх уу гэдэг л асуудал үүсэж байгаа. Тэгэхээр одоохондоо бол яг энэ зоосны ханшийг хэлэх боломжгүй л дээ. Хувьцааны ханшиг ч юм уу. Бидний бодож байгаагаар яг OneCoin компани мэдээж энэ эхэлж хөрөнгө оруулалт хийсэн 3 сая 100 ч юм уу 4 сая хүмүүсийг хохирлгүй байхаар хувьцааны ханшаа тогтооно гэж үзэж байгаа. Тухайн үед нь энэ компани дээр блокчейн технологи дээр бүртгэл нь бүгд харагдж байдаг. Та нар сайтанд ороод харахад яг минут тутамд одоо блокчейн ажиллаад 50 сая 50 мянган ширхэг минутанд OneCoin зоос олборлогдож идэв. Яг түрүүний үзүүлсэн юу шиг харагддаг. Тийм учраас та нар одоо юу гэдэг юугаа OneLife руу ороод ингээд үзээд хараарай. Ханшин дээр бол юу гэдэг өөртөө тооцоод үзэх хэрэгтэй. Өртгөн таны зоосны ханш бага бол эрсдэл багтаа байна л гэсэн. За өөр ямар асуулт байна? За энд энийхүү. Яагаад Википедиа дээр OneCoin Ponzi гэсэн байгаа юм бэ? За тэрийг бол би яг Википедиагийн хүмүүс юу бодож тавьсныг бол мэдэхгүй байна. Худлаа яриад яах вэ? Мэдээж OneCoin зоос бол өрсөлдөгч ихтэй байгаа. Ямар өрсөлдөгч вэ гэхээр тоо мөнгөн дээр ажилдаг. Тэр 700 тоо мөнгө байгаа. Нэгт. Хоёрт энэ банк санхүүгийн байгууллагууд бол айгүй тийм хэцүү байгаа.
цоо шин блокчейн дээр гарсан том гэдэг юм ороод ирсэн. Бидний үзэж байгаагаар дундаж буюу мөнгө шилжүүлэх MoneyGram, Web Money гэдэг ингээд шилжүүлдэг юмнууд бол аюу хүндрэлд орно. Мэдээж банкны байгууллагууд бол харилцагч нар бол байх. Мөнгөний шилжүүлэгч юм уу төлбөр тооцоо бол банкар даймжихгүй болчихж байгаа. Тийм учраас энэ дээр бол янз бүрийн мэдээлэлүүд цацагддаг. Понзигээд одоо таны асууж байгаа энэ юм байна, тийм ээ. Энэ тэгээд 18 онд тодорхой болно. Бидний хувьд бол энэ төлбөрийн хэрэгсэл болох юм аа. Бусад тоон мөнгнөөс хамгийн түрүүнд энэ тоон мөнгөний дэлхийн тоон мөнгөний валютын нөөц болно л гэж үзэж байгаа. Нэг өсөндөө орон нутгийн шинжгүй дэлхийн нийтийг хамарсан одоо тоон мөнгөний нөөц болох нь шүү дээ. Манай улсад хүртэл яг хоо энэ манай дотоодын нийт бүтээгдэхүүн нэг 12 их 80 төгрөг байна уу. Эндээ таарсан жишээ нь 20 жил 30 жилийн дараа манай дотоодын нийт бүтээгдэхүүн 50 их 80 төгрөг 60 их 80 төгрөг болно гэсэн үндслэл дээр өөрсдийн Монгол одоо тоон мөнгө хийх боломжтой шүү дээ. Орон нутгийн шинжтэй. OneCoin зоос бол дэлхийн нийтийг хамарсан валют болох юм байна. Манайх бол энэ өөрсдийн тоон мөнгөийг хийхдээ мэдээж хувийн компани ч юм уу Монгол банк зохицуулах байгууллагуудын хараа хяналтан доор тоон мөнгөний систем гарах байхаа. Дэлхийн олон банкуд болон санхүүгийн байгууллага эрдэмтэд одоо яг энэ блокчейн тоон мөнгийг маш их эрчимтэй судалж өөрийнхөө орны хөдөө аж ахуй улсын хөгжил үйлдвэрлэлд яаж хэрэглэх үү гэдэг ингээд анхаарлаа тавьсан байгаа. За өөр ямар асуулт байна юм бэ? За Ethereum шиг UBT технологи цаана байгаа мó UBT гэдэг энэ ойлгохгүй наа. Энэ яач вэ? Өөр юу байна? Та өөрөө ямар мэргэжлийн хүн бэ гэнэ? За би өөрөө инженер технологи. Тэгээд нэг эдийн засгийн тийм одоо санхүү эдийн засгийн сургууль төгссөн. Офис чинь хаана? Манай сайтн дээр байж байгаа. Тийм манай сайт гэснээс бид www.onecoin.mn гэдэг сайт авсан байсан компаниас энийг одоо болохгүй бол одоо торгон барина гэсэн тэр нөгөө дүрм байгаа шүү дээ. Тийм дүрмийнхаа хууль эрх зүйн юмыг өгсөн. Биднээс тэгээд сайтыгаа www.1coin.mn гэдэг болгосон шүү. За ингээд ерөнхийдөө асуултууд нь 1000 хувьцаа авлаа гэд бодоод байсан үгүй юм уу? Ойлгоцсонгүй асуулт байна. Гацаад байна гэж яах юм? Интернет нь удаан болох. За ингээд ерөнхийдөө өөр асуулт байхгүй. Ингээд та бүгдийг цаг заваа гаргаж OneCoin Mongolia клубын одоо энэ анхны сургалтанд цаг заваа гаргаж сонсон талархаж байна. Тэгээд жичтэй та нар асуух зүйлүүд бидэнд сайт байгаа, пэйж хуудас байгаа. Тэрүүгээр хандаарай. Баярлалаа бүгдэнд нь. За баяр та. Дараагийн удаа өөр лайв хийнэ.